Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаа. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Өнөөдөр бол 2025 оны 4 сарын 8-ны мигмар гараг байна. Тийм байна. За нэг бид нар чинь нэг ийм юудаг штэ хавруулаад ирэхээр нэг дулааныг ингээд хязгаарлалдаг штэ тий. Хэдэд төгсөөд өглөө. 5 сар гаргаад. 5 сар 15. Тэгэхээр 5 сарын 15-нд наан нь хичнээн дулаан болж ирсэн ч тэр дулаан өгцөөр энэ гэсэн болж байгаа. Тэгэхээр бид нар зарим нэг имийг тэ өөрсдийнхөө бодлоор өөрчлөх гэж боддог боловч заримдаа бүх зүйл яг бидний бодож байгаа бүх гаргалгаа зөв мэд санагдсан ч зөв байхгүй байх тохиолдол гардаг. Шинэ өчтөр өглөө гэрийнхээ дулааныг унтраач гараа авчихсан чи орой утсан чи манай гэр бүр тэ хэдэн жил хүн амьдраагүй юм шиг хөв хүтэн гэр байсан. Тэгээ би нилээн зутарсан гэдгээ бас хэлэх хэрэгтэй. Тэгэхээр дулааныг өгж байгаа бол өгж байгаа үед нь авч л ах хэрэгтэй. Өөрийнхөө бодолд битээд ишгэлээ л гэж хэлэх гээд байна л да энэ өглөө. Тэгээд бодол гээд ирсэн чинь яг би нэг чимээгөө цагаа энэ өглөө асухаалцъя гэж бодсон. Чимээгөө цаг дээр бас яг энэ бодолтой холбоотой маш чухал үгийг хуваалцсан байсан. За. Амьдрал бидэнд санаанд оронгүй зүйлсийг олноор нь авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед муу сүнс бурхантай харилцах харилцааг тань муудахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багжийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Буруу муу бодлуудыг толгойдоо нутагшуулахыг бүү зөвшөөрөөрэй. Тэгээ 2 дугаар Коринт номын 10 дугаар бүлгийн 4-5 дугаар ишлэлийг сануулсан байсан. Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийн биш, харин цайзуудыг гівдэж нураах Бурхны хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурхны мэдлэгийн эсрэг босгож альва өндөрлөг зүйлсийг устгаж ямар ч бодол санааг Христийн дуулууртай байдалд олцлуулдаг хэмээх үгийг чимээгөө цаг дээр сануулсан байсан. Тэгээд бодол гэдэг ямар чухал вэ? Өмнө нас бид нар хуалцаж байсан шүү дээ. Тэгээд бидний бодол санаанд те муу сүнс ингээд эзний одоо нөгөө өгсөн тэр гоё ивэл өрөөлийг эсрэгээр нь те болгох гэж маш олон ингээд зэвсгүүдийг ашиглаж идэг. Тэдний нэг нь бидний бодол санаанд явж идэг юм а. Тэгэхээр буруу муу бодлуудыг битгий нутагшуулаарай гэдгийг сануулж исэн. Тэгээд сонсогч таньдаас энэ өглөөс энэ үгийг сануулж бас хуалцъя. Тэгээд буруу муу бодлоо таны толгойд эргэлдэж байна уу? Тэгвэл эзний зөв бодлуудаар тий эзний үгээр тэр буруу муу бодлуудыг ялаад эзний үгээр тарих оюунаа цэвэрлээрээ. Тэгээд зүрх сэтгэл тий оюун бодол цэвэр байхад бидний одоо гаргах үйлдэл маань ч гэсэндээ одоо цэвэр зөв байна шүү дээ. Тэглэг аа. Тэгээ нөгөө Хермоны шүүдрээр нодлын ярьжэлсэн санагч чинь тий бид нар ерөнхийдөө бол нэг бодол одоо оюун бодлоо цэвэрлэж илүү хураацсан байгаа зүйлүүдээ гаргаж зай гаргахгүй бол оронд нь өөрөө марахгүй гэж. Гэтэл нэг шал буруу бодол нутагшуулаад нөгөөх нь ургаад нөгөөх нь дахиад өөр мод ургуулад ингээд баахан мод ургуулаад явж ирсэн. Тэр чинь буруу ойлголттой үйл яг юм те. Нэг хүний талаар гэж бодлоо. Тэр чинь хэдэн жилийн дараа буруу ойлголт байсан байвал яг хайрын цаг хугацаа амьдрал те харилцааны олон амжилтуудыг зөвхөн тэр хүний талаарх тэр муу бодлоодоос болоод бид нар алдсан байвал яг юм. Тэгэхээр энэ өнөөдөр их чухал бас олчих шүү те. Заримдаа ингээд 2 номлол явчихад байгаа шүү. За 3 дахьыг та нар маань бас ингээд комментээр бас явуулж байна шүү те. Бид нар сонсч байна. Тийм шүү. Тэгээд сонсогч та суралцж байгаа тэр зүйлүүдээ хуалцаад бичиж байгаарэ. Тэгээд энэ ч гэсэндээ бусдад ивэл олон мөн бид нэр тэр таны бичиж байгаа комментиг уншихтаа ч гэсэндээ маш их баярлдаг шүү. Тэндээс бас урам авдаг. Бүр ингээ хэлж байгаа үг бүрийг ингээд тэр дорн те бичээд амен гэдэг ингээ хуалцаад ингээ бичсэн байдаг. Тэгээд ямар гоё юм анхааралтай те үг бүрийг ингээ хүлээж авч байна.
гэдгийг ингээ харахтаа үнэхээр их баярлагдав шүү. Тэгээд эзэн тантай хамт байж таны оюун бодол зүрх сэтгэлийг нь шинчлэн өөрчлөгдөж байх болтугай. Тэгээд үргэлж хермоны шүүдэртэй хамт өглөө гэхлүүлж байгаад маш их баярлаа. Тэгээд зарим ингээ нөгөө сонсогчдынхаа нэрийг харахаар бүр хизээний яг ингээ Facebook нэрээр нь бүр ингээ танил болсон санагддээ шүү дээ. Өө манай тэрмэн ороод ирлээ гэл ингээл өглөөний мэнд гэл ингээ бичиж байгааг ингээ харахтаа үнэхээр баярлагдав шүү. Яг бихтэр те царай нь өөрөө харж ингээ нөгөө мэдчилж танихгүй ч гэсэндээ таны нэрээр бичиж байгаа энэ комментэр чинь бүр хэдийнэ ингээ танил болсон маш ойр байдаг шүү. Тэгээд маш их баярлаа. Тэгээд энэ гайхалтай өглөө хамтдаа эзнийг магтцгаая. Ургацсан нарвинч ажиштын сонтол ургацын эзэн хандан бүдээр ажиштын төлөө гойгаарэ гэж эзэн Есүс хэлсэн. Эзэн бурхан минь намайг талаад найстай минь хамт илгээж өгөөчтэй. Алсын замд биднийг дагуулж алдрынхаа төлөө хэрэглээч. Улаан годан бяцхан нүр өгөхгүй бол ургахгүй. Амийн эзнийг хэснийг анд минь чи санаач. Адар боротод салхи шуурга зовлондон мөнхийн хаанчлын төлөө хамтдаа алдарцгаа. Чи санаач адар боротод салхи шуурга зовлондон мөнхийн хаанчлын төлөө хамтдаа алдарцгаа. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За энэ өглөө бид нэр Коринт намын 1-р Коринтын 3-ын 9-р зүйлийг үзэн. Бид нэр энэ талаар өөрөөр ишлүүдээр олон удаа ялцсан гэж бодож байна. Гэхдээ энэ удаа бол нэг зүйл дээр бол онцлно. Би өнөөдөр хэрвээ ингээд номлож исэн бол сэдв гэсэн бол олон номлогч бол Бурхны хайр инэрл юм а гэж хэлмээр байна. Чуулганууд удирдагчийн гачаалд амьдарч байгаа нь бол яг үнэ. Өнөөдөр манай Монголд 300 одоо 70-80 гаруй пастор үйлчилж байгаа. Тэнгуут хүмүүс пөөх ямар олон юм бэ гэж бодож байна. Та тэгвэл газрын зураг дэлгэж хараад хэдэн сум байдаг вэ? Нэг суманд нэг пастораар тавихад бас гэдэг. Тэгээд сая хэдэн зуунтай хот тий тэнд хэдэн байгаа. Тэгээд хүмүүс өнөөдөр ямархан нөхцөл байдлаар амьдарч байгаа тий. Манай улсаас ер нь сүм чуулганы талаар ямар бодлого барьж байгаа. Нэг пастор гарч ирэхэд тулд Бурхан ямар их цаг хугацаа, ямар олон хүмүүсийн хайр, инэрэл, төвчээр, дэсвэр, залбирал, тийм үү? Дэмжлэг энэ бүх зүйлүүдийг Бурхан зохион байгуулдаг вэ гэдгийг бид бодож байгаа шүү дээ. 1-р Коринтын 3:9-дэр ингэж байгаа байхгүй. Учир нь Бурханы хамтран зүтгэгчд өгөөд бид нар. Та нар бол харин тариан талбай Бурханы барилга юм а гэж хэлсэн. Амен. Бид бол хамтран зүтгэгчд харин та нар бол талбай болон барилга юм а гэж хэлсэн. Тэгэхээр та нарын заримчин барилга бити талбай руу хараатай. Та нарын заримчин талбай бити барилга руу хараатай. Та нарт ингээд өөр үйлчилгээ, өөрөөр үйлчилж, өөрөөр бэлдэж гэдэг чинь та нарыг ялгарлан үзэж байгаа хэрэг ерөөсөө биш байгаа. Бурхан Паулаар дамжуулаад танд сайн мэдээж, Бурхан Паул яагаад босод өөр хүнд одоо Акулад ярьдаг юм а?
бэлгээд ярихгүй байгаа. Бэлгээд ярьдаг юм а сайнаад ярихгүй байгаа те. Сайнаад ярьдаг юм а боогид ярихгүй байгаа. Яагаад гэвэл тухайн үед бол яг Паул одоо яг энэ хэсгээр хэлсэн мэт байхгүй. Би хүн бүр дээр яаж барихаа бодож байна гэж. Тэгэхээр эзэн Коринтын чуулганд энэ олон удирдагчдыг илгээж өгсөн нь Коринтын чуулганыг тэр хэмжээгээр хайрлсан гэсэн үг. Нөгөө талаар Коринтын чуулганд тэр хэмжээгээр эзний янз бүрийн бүтээлүүд, янз бүрийн хүмүүс, янз бүрийн амьдралтай хүмүүс, янз бүрийн тэмцэлтэй хүмүүс, янз бүрийн зөвлөгөө хэрэгтэй хүмүүс, янз бүрийн номлол, тайлбар, тайлал бас эзний өмнө одоо хайж байгаа, асууж байгаа зүйлс нь олон янз бүрийн хүмүүс тулсан гэсэн үг болж байна. Тэгээс биш эзэн өнөөдөр Аполлыг илгээж, Паулыг илгээж, одоо Акула, Прискилаг илгээж, одоо энэ олон хүмүүсийг илгээгээд чуулганыг олон удирдагчтай болгож, хаглан бутаргаж те одоо юу гэдгийг олон толгойтой болгох гэсэн юм бол ерөөсөө биш. Христ бол чуулганы тэргүүн. Амен. Хэрвээ нэг чуулганд хэдэн пастор ахлагч нар ч юм уу үйлчилж ажиллаж байгаа бол тэр чуулганаар дамжуулан хийхийг хүссэн зүйл байна гэсэн үг болж байгаа. Харин байна гэдгийг бид нар яаж таних вэ гэх юм бол тэр чуулган нэг чуулган гэхэд олон газар үйлчилдэг байх боломжтой. Тэгэхээр энэ тэгж байгаа байхгүй. Бид Бурхны хамтран зүтгэж байна. Бид нэг байшинг барьж байгаа барилгачтай адилхан амьдралыг туулж байгаа. Бид нэг талбай дээрээ л тариад жил болгон түүнийгөө ураагаад хүмүүс тодтолдог тариаланчтай адилхан л ажил тарьж байгаа. Бид нэр 4 жилийн өмнө маш их урагцтай байгаад энэ жил жоохон таархан урагцтай байх юм бол те талбайгаа голох гэхийн оронд зүгээр энэ жил бага урагцтай байхад юу нөлөөлсөн бэ гэдэг дээр л өөртөө бодоход л болно гэж. Хэрвээ бид нэр энэ удаа барилга ингээд муу ингээд боллоо гэж ингээд бодох юм бол шаардлагатай тохиолдолд өнөөдөр те 60 хэдэн давхар барилгыг хүртэл нурааж байгаа үе шүү дээ. Тийм үү? Бэлэн болчихсон одоо гүүрийг 3 жилийн дараа хүртэл нурааж байгаа үе шүү дээ. Тийм учраас нэгэнтэл энэ барилга Бурхны барь гэснээр биш. Энэ хүнтэй Бурхны одоо ажил гэснээр биш. Энэ хүн өөрөө ч гэсэн Бурхан өөрийнх нь амьдралд хүсэж одоо тарихыг хүссэн тариаг ургуулаагүй те барихыг хүссэн барилгыг бариагүй явж байгаа бол яг энэ бүхнийг бид нар бол одоо өөрчилж шинжлэхийн тулд олон удирдагчид байгаа юм а гэж. Тэгэхээр эзний үгэнд байдаг л та олон зөвлөгчтэй хүн алдахгүй гэж. Хэрэв танд зөвлөх хүн таны төлөө тайлбарж өгөх хүн байгаа бол та ивэлтэй хүн юм байна. Яг гэвэл олон хүмүүс наад хүмүүсийн чинь бүр нэгэн ч байхгүй. Тийм болохоор та хүмүүсээ жишижтэй за энэ номлогч нь ямар энэ номлогч нь ямар ингэж янз бүрийн зүйл ингээд бодож байхын оронд энэ хүнээр дамжуулаад Бурхан надад юу гэж байна. Энэ хүнээр нь дамжуулаад надад юу гэж байна гэдгийг бодож байх юм бол илүү юм шүү. Илүү сайн юм шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгэхээр та ямар нэг одоо агуу том байшингийн муу талыг нь анзаардаг бол тэр байшинг сонгодог сайн талыг нь хитэж анзаарахгүй гэсэн үг болж байна. Хэрвээ та сайн талыг нь хардаг бол ганц хоёр янзлах муу талыг бол та оошоогчгүй. Энэ байшин сайн барилга юм байна. Иймэрхүү юм байна шүү дээ. Наадах чи өөрчлөөд авчин гэж. Тэгэхээр барилга ингээд зардаг нэг дүү маань надад хэлжсэн. Зарим хүмүүс байшин л харж явдаг гэж. Зарим хүмүүс тасалж юм л харж явдаг. Зарим хүмүүс нь орж ирэл ингээд энэ яасан хөөхөн одоо гэрлийн чимэглэлээ те энэ яасан хөөхөн одоо юу вэ баан вэ одоо юу гэдэг те ор вэ эдэргээд тийм хараад явчих. Зарим хүн ерөөсө тэр ингээд өрөө тавьсан байгаа ингээд чимэглээд өлөгцсөн байгаа зүйлүүдийг биш те ханын тогшиж үзээд. Тийм үү? За энэ даацын ан юм уу? За энэ юм уу? За энэ цонх хизээний цонх юм те ингээд байшингаа харж явдаг гэж. Учир нь хэрвээ та талбайгаа чулууг түүгээд зөв хаглаад цагт нь услаад өрөө цагт нь зөв суулгасан л юм бол урагц цаг нь болоход урагдгаараа сайхан л орхолно. Хэрвээ та байшингаа барьж явах үедээ материалуудаа зүрх сэтгэл гаргаад түүндээ олон жил амьдарч олон жил үр хөвгтүүдэд өсгөж үр хөвгтүүд чинь амьдралын янз бүрийн асуудлаас ирж хорогдох газар гэж бодож те амар амгалангийн цайд гэж одоо ивэлийн өргөө гэж бодож түүнийгээ барих гэж байгаа бол та хизээч муу материалуудыг авч барихгүй гэж. Барихад хичнээн хэцүү байсан ч гэсэн та хизээч түүнд муу хандахгүй гэж. Тэгвэл өнөөдөр 1-р Коринтын 3:9-дэр хэлж байгаа зүйл юу юм бэ? Бид Бурхны хамтрагчид харин та нар тарийн талбай барилгачид юм а гэж хэлсэн байна. Бид гэж хэлэхдээ
Паул Аполлогч хэлсэн, өөр удирдагчдыг ч хэлсэн. Ингээнээр хэлэх юм бол үнэндээ бол Коринт чуулганых нь Паулаар дамжуулан Есүс, Аполлоор дамжуулан Есүс. Паулч Есүсийг ярьжсэн, Аполлч Есүсийг л ярьжсэн. Сонсож байгаа хүмүүс нь янз бүрийн овг аймагаас бүрдсэн Грекийн болон Ромын янз бүрийн газраас цугласан хүмүүс байсан боловч тэдэнд нэг л Есүсийг ярьжсэн. Тийм учраас тэд нэр өөрсдийн одоо эвээгдсэн одоо тэр хэмжээгээр л хуваалцажсэн, бас өөрсдийнхөө ойлгосон хэмжээгээр л хуваалцажсэн, бас тэдэнд хэрэгцээтэй байгаа хэмжээгээр л асуудал авлаад бэлдээд хуваалцажсэн гэсэн үг. Бурхан яагаад Коринтын чуулганд тийм удаан өөрийнхөө дас нарыг тогсоосон юм бэ гэж. Тэгэхээр бид Бурханы тэр хайр инэрлийг бусад сүм чуулганууд олон хотуудад одоо гайхуулах байдлаар штэ манайх ийм олон удирдагчтай, манайх бол нэлээд төв мөв гэх юм. Хэрэв та нар төв юм бол хязгаар олон газар руу илгээлт хийх хэрэгтэй байхгүй. Хэрэв та нар олон номлогчтой юм бол олон талаар бэлтгэгдсэн итгэгчид амьдрал руу илгээлт рүү гарах хэрэгтэй байхгүй. Хэрэв та олон хүний номлолыг сонсч ирсэн бол таны амьдрал нэг хүний номлолыг сонсч ирсэн хүнээс илүү их олон өнгийн амжилтууд, олон өнгийн зүйлүүд, олон өнгийн чимэглэлүүдтэй, олон өнгийн бусадтай хуваалцах зүйлүүд таны амьдралд ургасан байх хэрэгтэй байхгүй. Та Бурхны олон чухал хүмүүстэй уулзж ирсэн юм бол та Бурхны талаар олон чухал зүйлийг ойлгосон байх хэрэгтэй. Хэрэв та Бурхны олон зарц нарын номлолыг сонсч ирсэн бол та тэр хэмжээгээр олон зүйлүүдийг Бурхан танд ойлгуулж, таны амьдралын олон цаг хугацааг зөвхөн үгийн дотор, тийм үү? Зөвхөн чиглүүлгийн дотор, урамшууллын дотор өнгөрүүлэх гайхалтай боломжийг өгсөн юм байна шүү дээ. Тэгээс ш Паул нь Паул жоохон ингээд холдохоор сүртэй юм бичээл загинж магнаад ингээд идэв. Гэхдээ яг ингээд өөрийг нь харахаар жоохон сул дараа халзан тэ нэг юм харамуутай, нэг юм настай хүн байд юм аа. Далуучдын амьдралыг юу гэж ойлгох вэ? Аполло бол галт цогтой бүр те годомжинд хүртэл гараад ингээд номлодог ингээд шал өөр хүн байхгүй. Паул бол энэ тэнд ингээд яг мэдгүй байна уу. Гэхдээ Паулыг ингээд зарим хотод алчих гээд байдаг гэсэн. Манай хотод бол ямар Паулыг алчих гээд байгаа биш. Паул ер нь айгүй их яадаг мод. Гэдэг чим ингээд өдөртөгчтэй ингээд голж жилээд шүүгээд харьцуулаад ингээд байж ах чинь нэг зүйлийг та анзаарахгүй байна гэсэн үг. Та хэн болоод Бурхан таны амьдрал өөрийнхөө цас нэрийг ингэж дараагийнх нь ээлжилжээр нь амьдрал руу чи явуулаад байгаа юм бэ гэж. Хэн болоод Бурхан ингээд зарим газар мөрөөдөж очтгоо олон элч нарыг удирдагчдыг те одоо зарим залбирагчдыг, зарим одоо энергичдийг сонсож өгдөг хүмүүсийг те эсвэл хамтдаа үйлчлэе гэдэг хүмүүсийг эсвэл таныг тоодог хүмүүсийг тантай ярьдаг, таныг одоо энерж нэгүүлсэж, таныг хүлцэж нэвчдэг хүмүүсийг ийм олноор нь эргэн тойрон чинь байлгаад байгаа юм бэ. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг гэхээр Бурхан танд хайртай л гэсэн. Энэ зарим хүн бүр хүсээд залбираад авдаггүй л байхгүй. Өнөөдөр энэ дэлхий дээр маш их олон итгэгчид хойд солонгосныг итгэгч 20 хэдэн жилийн өргөл нь бачдаг гэсэн. Сүм байхгүй, өргөх газар байхгүй, өргөлийн номлол хийх, пастор байхгүй, тэгээ ямар ч гэсэн л өргөх ёстой гэдгээ бол бас мэдчихдэг байна. Тэгэхээр бүгдээрээ нэг зүйлийг ойлгоё. Паул нэ Аполло нэ хамаагүй. Есүсийн дахиалсан барилгыг Есүсийн бэлдсэн материалаар, Есүсийн зүрх сэтгэлээр, Есүсийн технологиор таны амьдрал дээр барих гэдэг. Есүсийн захиалсан ургацыг Есүсийн хэлсний дагуу таны амьдралд байгаа хатуу хөрсийг зөөлөж тэ таны амьдралд байгаа тэр хатуурсан чулуунуудыг түүж хайж тэ таны амьдралд хэрэгцээтэй байгаа хэмжээгээр урсалж тийм үү? Хэрэгцээтэй байгаа хэмжээгээр тарьж та гिचнэн маш юм ургуулъя олон үр тариач гэсэн ч гэсэн таны ургуулж чадах цөөхөн хэмжээнд ургуулад маш их ургат авсан хүнтэй адилхан хэмжээний одоо урамшууллыг хайр инэрлийг Бурхан танд үзүүлэх нэг ийм гайхалтай ялгуур үзэлгүй Бурханы таныг анзаарч хараад энэ амьдралыг чинь нивэж байгаа ивэл яваад байгаа байхгүй. Тэгээс Бурхан таныг шүүгчээр сонгоог угаасаа шүүгч нь Бурхан өөрөө байгаа. Бурхан өөрийнхөө зас нарыг танаар шүүлгэж юм уу эсвэл
танаар ингэж тэ ялгаж салгуулах гэж тэ нэгнийхэн дээр доор оруулах гэж танаар дүн тавиулах гэж илгээгээгүй гэж. Давид дээр бид Давид хаанд их хайртай болоод байгаа тэ бүгдээр. Давид дээр сайн ба муу мэдээ авчирдаг элчнэр байсан маа. Тэгээ Давид нэг элчигээ гүйж ирж байгааг хараад тэр элч нь муу мэдээ мэдчихсэн. Гэхдээ муу мэдээг хүртэл Давид хаандаа хайртай учраас зөөлөлж хэлдэг. Тийм Давидын хүмүүс тэгж хайрладаг гэсэн юм шин. Тийм учраас өнөөдөр та өөрийнхөө ямар хүмүүс танд хэрэгтэй гэж бодож байна. Таны хурж ирэл шууд хурц өгөөд ирээлээ хэлээл те таны амьдралын эн тэнд байгаа одоо алдаануудыг чи бүгдийг зөхиж гаргаж ирэл те энийг харж энийг янзаар хашгичж байдаг хүмүүсийг та хүлээгээд байгаа мó өсөд хурж таны хажуу суугаа таны утгагүй гомдлоор дүүрэн шүүлтээр дүүрэн те уур хилэнгээр дүүрэн утга учиргүй бод санаагаар дүүрэн баахан ингээд удаан хугацаагаар толгоондоо нутаглуулсан тэр юмнуудаа хуваалцах чинь төсөв төвчтэйгээ сонсож байгаад таныг тэрвэрдэг хайрладаг залбирч өгдөг тийм хүмүүс олноороо ирж байгаа та бурхны хайрладаг хүн юм байна гэдгийг л мэдэж ав. Тийм болохоор бурхны хүн таны амьдралд олон байвал та бурхан талархаар. Паулийн ярианд Есүс байхгүй бол Паул хин тамаатай юм бэ? Аполлын галзахтай яриа Есүсийн тухай биш юм бол ер нь хин тамаатай юм бэ? Тийм учраас талбайн чулууг сайн туулсан хүн үр цацдаг хүнийг урантайгаар цацгад хүргэдэг. Урантайгаар цацж ургуулж усалсан хүн ургац хурааж байгаа хүмүүсийг урантайгаар хураахад бэлдэж гисэн. Тиймээс өнөөдөр ганцаархнаа явах юм бол хурдан явах ч гэсэн олоолоо явах юм бол хол явна гэдэг үгийг хүмүүс яагаад ярилцдгийг та ойлгож аваарай. Бурхан гурлаа. Харин бид хамгийн цөндөө хоёулаа бурханд үйлчилдэг Библийн зарчмыг энэ өглөө санахад илүүдэхгүй хаа. Амен. Тэгээд маш чухал үгийг өнөөдөр бид нэр суралцлаа шүү дээ. Тэгээ бидний эргэн тойронд те олон ах дүүс маань хамт байдаг нь юутай сайхан өрөөлтэй вэ. Тэгээд бид нэр бас түшин босгодог эзэн хамт байдаг нь биднийг өөртөө дуудан үйлчлүүлдэг эзэн хамт байдаг нь юутай гайхалтай вэ. Тэгээд бидний хатан суур болсон Есүсийг энэ цагт хамтдаа магтцгаая. Хатан сэргийч үгүй магтаалыг авах захистэнэ хизээч үргэлжгүй авралын хаа чингүнэн шодрог хэмжирэгцэн эцэнтэй хатан сэргийч үгүй хатан сэргийч үгүй магтаалыг авах захистэнэ хизээч үргэлжгүй авралын хаа чингүнэн шодрог хэмжирэгцэн эцэнтэй хатан сэргийч үгүй хатан сэрман Jesus bought hatan sur man loan. Jesus bought hatan sur man loan. Jesus bought hatan sur. It's a daddy hatan sur get you with. It's a daddy hatan sur get you with. Magdalene auch zu Christen Hite churishwi outling han Chingun shodre kem jiritsen It's a daddy how to forget you we how to surman so Jesus bought how to hatan surman loan. Jesus bought hatan surman loan. Jesus bought hatan sur.
гэж үгүй хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр эцэгтэй хатан сүр гэж үгүй. Амен. Эзэнтэй адил хатан сүр гэж үгүй. Амен. Өнөөдөр бид нэр 1-р Коринт номын 3-р бүлгийн 9-р ишлэлээс суралцлаа. Учир нь бид Бурхны хамтран зүтгэгчд бөгөөд та нар Бурхны тариан талбай, Бурхны барилга мөн. Бурхан олон ажилчидтай. Тэд магадгүй баг зэрэг өөр арга замаар ажилдаг. Тиймээс бид эзний хэрэглэж буй альва хувь хүний эсрэг явах хэрэггүй юм аа. Өөр арга замуудыг хэрэгэлдэг олон хүн бий. Миний хэрэгэлдэг арга замаас өөрөөр ажилдаг олон хүн байдаг. Харин Бурхан тэдгээр хүмүүсийг хэрэгэлдэг юм аа. Бид бүгд хамтдаа Бурханы ажилчид юм. Тэгэхээр яг л миний хүсэж байгаа тэр арга замаар хин нэгэн таны дэрэгдэх хүн ажиллана гэж байхгүй гэдгийг л та анхаараарай. Тэр хүн өөрөөр ажиллаж байгаа тэр бүгдийг таныг болон тэр хүнийг Бурхан өөртөө дуудан үйлчлүүлж байгаа юм аа. Бид бүгд хамтдаа Бурханы ажилчид юм. Тэгээд та бидний хинч одоо нэг түрүүний ярьсан энэ хатан суурийг тавьж чадахгүй шүү дээ 2000 жилийн өмнө тавигдсан тэрхүү хатан суурийг хинч тавьж чадахгүй. Бидний хийж чадах одоо зүйл бол тэрхүү суур болох Есүс Христ рүү анхаарлаа хандуулах нь хамгаас чухал юм шүү. Харин бид тэр суурин дээр барилгаа барьж олноо. Амен. Тэгээд энэ чухал ойлголтыг өнөөдөр бид нэр үгийн цагаараа суралцлаа шүү дээ. Тэгэхээр Бурхан цаг хугацаанд хангалттай байхаас гадна Бурхан бидний амьдралын цаг хугацааг хайрладаг гэдгийг бид нэрс мэдчих хэрэгтэй. Тэгээ бидний амар удаан барьсан барилгыг Бурхан мөгдөг маш хурдан байна. Тийм учраас хэрвээ бид удаан барьсан ч гэсэн буруу барьсан бол нураахтаа цаг алдаж болохгүй. Үүнийг л энэ өглөө бүгдээрээ бодъё те. Ингээ хамт залбирая. Амен. Тэгэд бас манай нэг сонсогч маань амен удирдагч пасторууд нараа ерөөн залбирлаа гэж тэгээд хамтдаа энэ цагт эзний өмнө нэрж залбирах цагийг гаргацгаая. Хатан суур болсон их эзэн минь танд баярлалаа. Бидний гიშгэж байгаа газар хэрвээ та биш болж байгаа бол бидний гიშгэж байгаа газар таны дэнлүү биш болж байгаа бол бидний алхаж байгаа газрыг гэрэлтүүлж байгаа гэрэл нь таны дэнлүү биш болж байгаа бол зогсоод эзэн таны бидний хэлбэржүүлэхийг бидний гэрэлтүүлэхийг бидний амьдралыг бидний барилгыг бас бидний тариан талбай дээр дахин ажиллахыг бид зөвшөөрөхийг хүсэж бид бүх төр сэтгэлээ нэгээд талбай дээр таригдсан өөртөө дураараа тарьсан тэр бүхэл буруу зүйлүүдээ амьдралаас алгуулахыг хүсэж байна. Бид бас барилгаа бас буруу барьсан дали байгааг нь мэдэрэж үргэлжлүүлэн барьсаар байгаа бол эсвэл хэзээ нэгэн цагт ачаалал даахгүй гэдгийг мэдэрэж муу зүйлээр барьсаар байгаа бол энэ цаг мөчид танаас уучлалыг гэрэн танаас өршөөлгүй гимшин яг тэр алдсан хэсгээс дахин сайн болгож засаж залруулахыг хүсэж байна. Учир нь хэний ч барилга хэний ч талбай зөвхөн өөрийнх нь байдгүй. Та энэ талбайгаар та энэ байшингаар дамжуулан олон хүмүүсийг өрөөхийг хүссэн. Тийм ч учраас олон хүнээр дамжуулан барьж байгаа. Зөв байхад туслаач, зөв амьдрахад туслаач. Есүсийн нэрээр залбирanгуулаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.